Сонсогч үзэгчдээ MBC News мэдээллийн хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Мэдээллийн товчхныг хүлээн авч үзсэн үү? Багшлах эрхийн шалгалтын мөртгөл явагдаж эхэллээ. Улаан умсумд 9 м морин хуурын хөшөөс өндөрлөн замын тасгаас нээлттэй алганы өдөр зохион байгуулахаар боллоо. 300 оюутны 3 хоног цалиндаа ажиллаулна. Аймгийн хэмжээнд 6175 га дүр тариалжээ. Эдгээр олон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээлж байна. Он гарсаар багшлах эрх олгох шалгалтыг 2 удаа зохион байгуулах гэж байгаа бөгөөд шалгалтыг 8 дугаар сарын 8-ны өдөр авахар болсон байна. Шалгалтын бүртгэлд хамрагдах эргээд багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд хаягаар орж бүртгүүлэх боломжтой байна. Боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайдын тушаалаар багшид багшлах эрх мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын хэрэгжилтэд хангах ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах эрхийн шалгалтыг зохион байгуулдаг болсон. Энэ хүрээнд манай аймагт 5 дахь удаагийн багшлах эрхийн шалгалтыг зохион байгуулах гэж байна. Шалгалтыг тухайн орон нутагт хичнээн хүмбэртгснээс хамаарна хугацаанд довлогдож, онлайнаар зохион байгуулдаг. Өмнөх 3 шалгалтанд хамрагдагсад хангалтгүй дүнтэй шалгагдаж, цөөн тооны хүн багшлах эрхээ авсан бол 4 дахь удаагийн багшлах эрхийн шалгалтанд орсон шалгуулагчид амжилттай харин энэ удаагийн багшлах эрхийн шалгалтыг 8 дугаар сарын 8 зохион байгуулах бөгөөд ерөнхий сургууль сэтгэл судлал эссе бичлэг гэсэн 2 шаттгаар авна. Эхний тестийн шалгалтанд тэнцсэн эссе бичлэгт оролцох юм. Шалгалтанд тэнцсэн тухайн жилдээ ажилд орж чадаагүй хүмүүс байдаг. Энэ хүмүүс дахин шалгалт өгөх үү гэдэг асуулт тавьдаг. Шалгалтын хариу 3 жилийн хүчинтэй. Харин шалгалтаа өгөөд тэнцсэн ч 3 жил ажиллахгүй бол хүчиндээ хугацаанд дуусч багшлах эрх нь цуслагдсан гэсэн юм а. За 2014-аас 15 оны хичээлийн жилийн багшаар шалгалт эрх олгох шалгалт тэг одоо 2 дахь удаага зохион байгуулах гэж байна. За эхний шалгалт 3 сар зохион байгуулагдсан, 2 дахь шалгалт байна. За бүртгэл нь 7 сарын 1-ээс 7 сарын 30-ын хүртэл багшийн мэргэж дэвшлүүлэх институтын за бүртгэл цэг IT PDM-ийн гэсэн хаягаар одоо багшаар ажиллах сонирхолтой эрх бүхий одоо сургууль төгсөн шалгуулагчд орж бүртгүүлж шалгалт орох эрх үүсгэтнэ. За энэ шалгалт маань 2015 оны 8 сарын 8-нд орон даяар онлайнаар нэгдсэн хэлбэрээр зохион байгуулагдах болно. За шалгалт бол 2 зохион байгуулагдана. За нэгдүгээрт нь бол онлайн шалгалт буюу 70 онооны шалгалт байгаа. За энэ шалгалтын дээр 40 онооноос дээш одоо оноо авсан нөхцөл бол дараагийн шалгалт буюу эсэний одоо шалгалтанд орно. За эсэний шалгалт бол 30 оноотой байгаа. За энэ шалгалтын үр дүнд за багшаар ажиллах одоо сонирхолтой эрх бүхий одоо сургууль төгссөн хүүхдүүд бол энэ шалгалтанд орох хэрэгтэй юм аа. Багшаар эрх олгох шалгалтыг юу гэж хэлж байгаа юм бэ гэвэл энэ шалгалтанд тэнцсэн хүүхдүүд одоо багшийн мэргэж дэвшүүлэх институтээс юм ногоо үнэмлэх ирж байгаа. За ногоо үнэмлэх бол тухайн хүүхд бол шалгалтанд ороод тэнцсэн нөхцөлд бол тухайн боловсролын байгууллагад 1 жилээр ажиллах эрхтэй. 1 жил ажилласны дараа багшийн мэргэжлэх институтын 1 жилийн сургалтанд сууж цэнхэр үнэмлэхний одоо болцол хангасан нөхцөлд багшлах эрхийн ийм цэнхэр үнэмлэхийг авсны дараа жинхэнэ одоо багшлах одоо эрхтэй хүн гэснээр одоо ингэж явагдах юм аа. Багшлах эрх олгох 4 дахь удаагийн шалгалт 3 дугаар сар зохион байгуулагдаж шалгуулагчид сайн өгсөн гэх мэдээлэл хүргэж байсан. Тэгвэл энэхүү шалгалтанд тэнцсэн багш нарыг боловсрол соёлын газраас нэмэлт авахыг санууллаа. Дараагийн мэдээ хүргэе. Аймгийн 90 жилийн ан хүрээнд улаан умсум томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын нэг болох Монгол улсад байхгүй 9 м морин хуурыг бүтээхээр болсон байна. Аймгийн 90 жилийн ой Монгол бүхийн баяр баруун бүсээ хурд хэмээх 3 давхар баярыг усчууд бид бүхэн тэмдэглэхээр эрвэх хөдөлмөрлөж байна. Энэхүү ан баярын арга хэмжээний хүрээнд улаан умсум өнгө төсөө засаж өв уламжлал ёс заншлыг хадгалсан бүтээн байгуулалтын ажил хийгдсээр байна. Тэгвэл ойн арга хэмжээний хүрээнд улаан умсумын засаг дарга баримлт цагаанагийн санаачилгаар хоёрхан нуцаар хорвог уйраад хэмээн дэлхийд гайхагдсан 9 м өндөртэй морин хуурыг бүтээхээр болсон байна. Монгол улсын хамгийн өндөр морин хуур Дундгой аймгийн Харваны соёл амралтын хүрээлэнд 7 м 40 см өндөртэй морин хуурыг 2007 онд бүтээж байсан байна. Энэхүү хуурын чавхцыг төмөр тороосоор их биеийг лист төмрөөр хийж бор шаргал өнгийн боронзон будгаар бутах өгөөд хүрд болон 12 жилийг хийж өгөх юм байна. Аймгийн 90 жил сумдын 90 жил зорилгодод жишээ нь одоо энэ жураг элдэн гэж ийм цогцлбор морин хуур татж байгаа аман бийж байгаа юм хүмүүсийн аймд бие цогцлборын анхудаага Бус аймагтаа хийж байна. Улаан умсумаас Монголд анхудаа хийгдэж байгаа. Анхны 4 м 50 хүрэг хийсэн миний амжилт гэдэг нэгээ дагшны нэг нуглаад 9 м хэмжээгээр хийж байгаа. Тэгэхээр одоо яг юм баримлын хувьд одоо хичнээн сая төгрөгөөс босч байгаа яг юугаар ямар материалаар хийсэн бэ? Энэ тусгай гипсофт гэдэг манай захтаа заргадаг тийм гипсээр бол хийгдэхгүй. Гипсний төрөлтэй тийм материал хотоос авчирсан бээр. Тэгээ хийгдэж байгаа. Тэгээ цемент тэгээд нарийн эсээр тэгээд орж байгаа л да энэ бас
түүхийн дурсгалтай зүйл учраас бат бөх чанарыг бас хадгалж хийж байгаа. Морин хуурийн хувьд одоо Монголд анх удаа 9 м хуурийг бүтээх гэж байгаа шүү дээ. Ер нь аймгийнхаа 90 жилийн ой зориулж бүтээж байгаа тийм ээ. Ер нь ханд гэсэн үг. Ханд биш. Улаан сумын тодорхой энд би ганцаараа бас ажиллаагүй. Надтай ажиллаж байгаа бас баг команд гэж байна шүү дээ тийм ээ. Хүмүүсийн нэмжлэлээр энэ уран бүтээлүүд маань хийгдэж байгаа. 9 м хуур бол ерөөсөө учиртай шүү дээ. Монголчууд 9-ийн тоог дээлэн 9 цагаан тугаа дээлдэг тийм ээ. 9-ийн тоог бэлэгддэг. Тийм учраас би 9 тоог сонгоцсон байгаа. Дээр нь манай аймгийн 90 жил болж байгаа учраас 9-ийн тоог нэг багталтай бэлэгдэж хийж байгаа. 12 жил ер нь хүрд эрдэнэ монголчуудын нийтлэл цагийн хүрд төр байдаг. Тэгээ янз янзын тийм орон байх шаардлагатай бүх дэмхээ хоорд бүх доорн. Тэгээ 9 м хуур боосоод ирээс хаанаас нь шаарсан яг хуур яагаад гэрэндээ нэрийг маш тавсан юм шиг хийж байгаа. Америкийн нэгдсэн улсад эрхчлөөний хөшөө Францад Эвлийн самхаг, Хятадд цагаан хэрэм гэх мэт улс орон бүр өөрийн гэсэн бахархалтай. Энэхүү 9 м урттай хуурыг босгосноор Монгол улсад бас нэгэн гайхах олонний нүд хужирлах бүтээн байгуулалт сүндэрлэн босох юм. Тэр дундаа Увс аймгийн Улаан өмсөнд босож байгаа нь увсчууд шинийг санаачлагч шинэ нээлтийн эзэн гэдгийг харуулж байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд гар бие оролцуулж аймгийн ноён түүхийг бичлэлцэж байгаа уран бүтээлчдэд амжилт хүсье. MBC News мэдээлэл хөтөлбөртэй хамтаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээ хүргэе. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас маргааш буюу 6 дугаар сарын 24-ний өдөр нээлттэй алхам өдрийг зохион байгуулахар боллоо. Тус өдөрлөгөөр иргэд жолооч нарт сонирхсан мэдээлэл зөвлөгөө өгч ажиллах юм. Цагдийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас нээлттэй алхам өдрийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулахар болсон байна. Үзлэг онцлогоо ихсэнтэй холбоотойгоор автотээврийн төв болон татрын хилцтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэд жолооч нарыг идэвхтэй амрагдахыг уриаллаа. Өдөрлөг үеэр оролцогч байгууллагууд тус тусын чиглэлгүй үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулахаас гадна иргэд жолооч нарын сонирхсан мэдээллийг өгөх юм. За маргааш 2015 оны 6 сарын 24-ний өдөр манай цагдийн газрын уртлын талбай дээр манай цагдийн газрын нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана. Тэгээд маргааш энэ ард иргэдийг бас хүрэлцэнэж оролцохыг уриалж байна. За энэ өдөрлөгөн дээр автотээврийн үндэсний төв татврын газраас бас онцлогоо үзлээс ирж хүмүүс ирж оролцох юм аа. Тэгээд шаардлагатай мэдээллийг маргааш 10 цагаас очиж ард иргэдийг авахыг уриалж байна. Манай засгаас тээврийн хэрэгсэл жолоодох ирэхээс гисэн жолооч нарт тээврийн хэрэгсэл яаж ирэхээс сэргийлж авах талаар бас заавар зөвлөгөө ирж авахыг Мөн энэ үеэр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг 2015 оны эхний хагасжилт хийсэн ажлаа тайлбарлах бөгөөд иргэд жолооч нарыг энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож хүссэн мэдээлэл авахыг уриаллаа. Дараагийн мэдээнд анхаарлаа хандуулна. Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд оюутнуудыг бүтээн байгуулалтын ажил татан оролцуулах чиглэлээр 3 хоног цалинтай ажиллуулахаар боллоо. Өнгөрсөн жил эзэнтэй Монгол нэртэйгээр хэрэгжиж байсан хөтөлбөр энэ жил нийтийг хамарсан арга хэмжээ нэртэйгээр хэрэгжихэр боллоо. Энэхүү арга хэмжээ нь орон нутгийн бүтээн байгуулалт, байгаль экологийн онцлогийг хадгалах, хамгаалахад ажилгүй иргэн, ажил олоход хүндрэлтэй иргэн, оюутан залуучуудыг ажлын байранд зуушлах юм байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд өнгөрсөн сард 24 хүнийг төр ажлын байраар ханган ажилуулсан бол оюутнуудын амралт ихсэнтэй холбоотойгоор 300 оюутныг төр ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах гэж байна. Хөтөлбөрийн хэлцээс хэрэгжүүлдэг нийтийг хамарсан арга хэмжээ хөтөлбөрийн арга хэмжээний хүрээнд бол энэ баяр наадмын өдрүүдийг тохиолдуулаад 300 оюутныг төр ажлын байранд ажилуулах төлөвлөгөөтэй байгаа. За яг одоо ажилласан оюутнууд маань ямар ажлыг хийх вэ гэхээр одоо 90 жилийн ойг тохиолдуулаад энэ тэндээс одоо нутгаа зорьсон маш олон хүмүүс нутгийн иргэд ирнэ мөн байгалийн сайхан сонирх гэсэн аялал жуулчлал маш олон хүмүүс ирэх учраас энэ үеэр одоо нийтийг хамарсан ажил одоо наадмын талбай нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх ажлыг бол оюутнуудаар зохион байгуулалтаар хийлгэхээр бол төлөвлөж байгаа. За ингээд энэ нийтийг хамарсан арга хэмжээл баяр наадмын юу дээр яг оргил үе дээр бол явагдах юм байгаа. Хэрвээ энэ ажилд одоо ажиллахыг хүссэн оюутан байх юм бол одоо улаан өмсөм засгийн тамгын газрын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтээр ирж материалаа бүрдүүлж өөрөө гэж хэлэх байна. Эдгээр оюутнууд 3 хоногийн хугацаанд өдрийн 8 цагаар ажиллах бөгөөд аймгийн 90 жилийн ном хүрээнд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх будах ажлыг хийх юм байна. Сонирхсан оюутнууд 1% зээл зураг, иргэний үнэлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн хилтэст хандсан ажил зүйчилж өгөхийг хүссэн хүсэлт гэсэн материалыг бүрдүүлэн Улаан сумын засаг даргын тамгын газрын хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэнд өгөх юм.
Дараагийн мэдээ хүргэе. Хүнс хөдөө аж ахуйн газраас цаг үеийн байдлаар мэдээлэл хийлээ. Аймгийн хэмжээнд мал төлөвлөлтийн эцсийн дүн мэдээ болон газар тариалан ноосны урамшууллын талаарх мэдээллийн дэлгэрэнгүй хөл авч байсан нь. Сүүлийн жилүүдэд аймгийн нийт нутгаар үнэтэй өвөл тэнүү хавруулж, малчин төвөнд буянд мал сүргээ ондмынд оруулж 2014 оны жил эцэст нийтдээ 2561.3 мянган мал тоолуулж, малаа 5 төрлөөр нисгэлөө. Тэгвэл энэ жилийн хувьд хавар сайхан болж мал төлөлт хэвээ өгсөн байна. Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэхдээ мал төлөлтийн мэдээ эцэслэн гарсныг дуулгаад төлийн боожилт 97.36% байгааг хэлж байна. За энэ жилийн хувьд бол мал төлөлт төлөв боожилтын хувьд бол бид нар эцсийн мэдээ яамд хөрвүүлдэг. Нийтдээ бол оны хээлтгч сая 90,222 тулгаа мал төлөхөөс нийтдээ бол 977,535 хээлж төлсөн байна. Үүнээс инг бол 2,605, гүү 19,044, үнэ 46,821, эм хонь 509,044, эм яма 421 юм хээлтж төлсөн. Юунаас боожжоо төлн нь бол 959,203 тулгаа төл бол боожсон. Ийд одоо төл боожлтын хувь маань 97,136% байна. Нийт төлсөн хээлтгчийн хувь маань 89,8%. Ийм одоо мэдээ хамгийн одоо сүүлийн одоо мэдээгээр ийм мэдээ тавиа нийт одоо сумд бол мал төлөв боожилт бол онцгойдсэн зүйл байхгүй. Одоо яг одоо бид нар сүүлийн одоо хамгийн сүүлийн мэдээгээр бол ер нь нийт нутгаар бол бураад бас ганд айлгдсан. Ийм одоо мэдээтэй байна. Аймгийн хэмжээнд 57.9 мянган гад газар тариал эрхлэх тохиромжтой бөгөөд баруун 3 аймгийн гурилын хэрэгцээ хангаж байсан төвхбэ. Зөвхөн баруун 4 сумд ихэд 40 мянга орчим га эргэлтийн талбайтай 2014 онд 8.3 мянган гад үр тариа, 153.7 гад төмөс, 192.2 гад хүнсний ногоо, 1177.4 гад хижээлийн ургамал тариалж, 6438.5 тонн үр тариа, 2088.3 тонн төмөс, 2129.7 тонн хүнсний ногоо, 2981 тонн хижээлийн ургамал хураавсан байна. Харин энэ жилийн хувьд өнгөрсөн оногт харьцуулахад бага тариалт хийгдсэн байна. Энэ нь үр тариа болон төмөсний өрний зүсгэлтэй байснаас үүдэлтэй юм а. Энэ жил үр тариа 6175 гад тариаснаас үүнээс 5829 гад буудай, 171 гад арвай, 175 гад овёс тариулсан бол төмөс өмнөх оногт харьцуулахад 10 гагаар бага, хүнсний ногоо 249 гад тарьсан байна. Харин жимсгний хувьд өмнөх оногт харьцуулахад 50 гагаар илүү тариалт хийгдсэн гэж байна. Тэр нь хижээлийн ургамал 1568 га тариалж байгаа. Яагаад гэвэл үр тариа тариалах хуулийн хижээлийн ургамал аваад энэ цараас тариалах гэлбэр авч байгаа. Яагаад хижээлийн ургамал бид услгаатай хийх юм бол хижээлийн ургамал бид бүртэж авдаг. 1568 га тээнгийн ургамал Араб сулаг 150 га тариалсан байгаа. Энэ жил жимсний тариалт бол 52.1 гагаар нэмэгдсэн байгаа. Одоо тариалсан нийт талбай хэмжээ. Үүнээс цацраган бол нэмж 30.5 гад иргэдүүл тариалсан байна. Өхрийн нүдийг 14.6 гад тариалсан, бусад одоо 2 га гэдэг ингээд нэмж тариалсан юм бол энэ цацраган бол 9-гээр юм. Ийм байдалтай байгаа. Энэ тэгээд сүүлийн үед үр тариа тариалах асуудлаас улаан амдар нэг 55 улаан цацраган компани 55 гад бол энэ жил үр тариа нэмээд тариалсан байгаа. Дээр нь сагил бас баг зэрэг нэмэгдсэн байгаа. Өндөр ангаад 55 гад тарьсан байгаа. Наран булганы 30 гад, давсны 3 гад тариа гэдэг юм хандлагатай байгаа. Энэ хамгийн сүүлийн одоо бидний тариалтын 15 оны 6 сар 20-ны байдлаар эцэслээд яам төрүүлж байгаа мэдээ маань. Зүгээр бидний тавьсан зорилтын хүрээнд бол үр тариа бол бид нар бол угаасаа энэ онд бол бид нар баг тариална гэдэг энэ аим засвар үеийн хөтөлбөр оны зорилт бид тусгасан байсан. Энийг хүрээнд бол хангалттай тариалагдсан байгаа. Төмсний хувьд бол бид одоо энэ 10 гаруйгаад бол яашаач одоо бас болохгүй. Янз бүрийн аргаар одоо иргэд ч гэсэн өөрийнхөө шугамар үрийн төмсөөр оруулж ирсэн боловч яг үрийн одоо төмсөн хомцлоос бол ийм байдал байна. Энэ жил бас төмсний юм буурахгүй. Төмс аяг бол төвийн өрөөний төмс тариалт бол бас
хүндхэн байгаа учраас манай аймгийн төмс бас сайн борлох гэсэн юм шиг л байна. Ноос арь ширний урамшуул авч чадаагүй малчин өрөх гомдол мэдүүлэх үзэгдэл олон гарч байсан хэдий ч өнгөрсөн оных шиг олон малчин өрхийг хамрах хэмжээнд хүрч байгааг юм а. Өнөөдрийн байдлаар зарим малчин ноосны урамшуул авч чадаагүй байгаа юм. Энэхүү урамшууллын мөнгийг өнөөдөр маргаашгүй орно гэж мэдээлж байна. Харин малчид малынхаа ноосыг авч ихсэнд холбоотойгоор ноосны урамшуул баталгаатай амрагдахын тулд малчид юунд дээр анхаарах шаардлагатайг тодрууллаа. Тэгэхээр одоо манай байгууллагын хувьд бол одоо яг одоо тийм мэдээллийн хангаад тийм ээ бид одоо маш их хүнд байдалд байгаа. Ер нь ноосны урамшуул, арчны урамшуул гэсэн асуудал манай байгууллагын одоо бас миний нэр хүнд гэсэн одоо бас хүнд тусах гэдэг. Ер нь яамны маламлаас хангаад амжиж үйлдвэр тушаагдсан ноосонд одоо энэ арчны урамшуул, ноос урамшуулдаг байгаа. Энэ зүгээр малчт одоо энийг зориуд анхааруулж хэлэхэд тэр харилцаж байгаа тийм ээ тэр компани хоршоо сайн судлаач. Тэр чинь үнэхээр одоо их орны үйлдвэр тушаадаг байна. Энд одоо нэг компани юм нэг ченж авчдаг. Зүгээр нэг хүн зарим нөгөө үйлчихэд ноос урамшуул авах гэсэн уудаг байхгүй юу? Нөгөөх нь үндсэн үйл тушаагддаг байдаг. Яамны малаас өмнө бидний баталгаажуулаад үйлдвэр тушаагдсан ноос үйлдвэрээс ирсэн мэдээлэлд тулгаад за энэ жишээ одоо Александрийн 100 хүний 150 хил ноос орж өгдөг би сум баталгаажуулсан. Би баталгаажуулсан. Ченж баталгаажуулсан тийм ээ. Үйлдвэр баталгаажаад ингээд бүгд мөрөгсөн үед энэ урамшил болдож байгаа. Тийм учраас энэ дээр анхааралтай одоо энэ өгмөр байна. Ноосоо зөвхөн ирсэн хүнд өгчдөг. Тэгэл урамшил аван гэж яриад байдаг. Ийм байдлаас урамш хоцорч байгаа малч нэлээд зөнгөө байна. Энэ одоо ч гэсэн ноосны урамшил нь ороогүй цөөхөн малчд байгаа. Одоо өнгөрсөн жил 1000 төгрөгийн урамшил болохоор болсон байгаа. 1000 төгрөг орсон. Зүүн гой Кыргыз малчин сумд бол одоо Баяд өмгийн өдөр хойно гэдэг утгаараа өдөр засгийн тогтоолд ороод 2000 төгрөгийн урамшил олдож байгаа. Энэний зөрүү мөнгөд ингээд бас өнөөдөр маргааш урж байгаа. Энэ жил ч гэсэн энэ гурван сумын ноос бол 2000 төгрөгөөр олгодно гэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ одоо хүмүүсүүд ноосоо зүгээр энэ захмахтаар авчил хамаагүй өндөөс илүү ба зохион байгуулалт нь өгөхөд тэр авсан үн юуд тушаахгүй бол тэр хүнээсээ ноос урамшуулын мөнгө их тийм их зүйнээс үсэж байгаа шүү дээ. Гэлмэр байна. Манай аймгийн 19 сумын 192 багийн нутагт одоогоор ганцхан бүс нутаг байхгүй байна. Одоогийн байдлаар бүх сумдын ган тайлгцсан бороо хортой малын бэлчээр өвстэй сайхан байгаа гэсэн мэдээллийг өглөө. Хэсэг реклам сурталчилгааны дараа MBC News мэдээллийн хөтөлбөрийн үргэлжлэлийг хүлээн авч байна.